Оройн зэрэг үзэгчтэй ТV телевизийн дотнос нэвтрүүлэгтээ үзэгч та бүхэнд тавтай мөрөл. За баасан гаруй болго үзэгч та бүхэндээ бид нэвтрүүлгээ бэлтгэх хүргэж байдаг. Мэдээж нэвтрүүлгээр оролцож байгаа зочдынхоо үзэл бодол тэдний амжилтын тухай хүргэдэг байгаа. Өнөөдөр манай студид ирсэн зочноо та бүхэндээ танилцуулгатай туйлын баяртайгаа. Студид ирсэн зочин маань за хэдийнэ бас манай үзэгчдийн маань танил болж чадсан мөн адилхан сэтгүүлч, за олон улсын сэтгүүлч Ариун Заяа оролцсон ирсэн байгаа. Оройн төргий. Орой минь баярлалаа нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад. Урилгыг бас хүлээн авсан маш баярлж байгаа шүү. Баярлалаа. Та бүхний сайн мэддэг Inspired by Zaya гэдэг entertainment show нэвтрүүлгийг одоо англи хэл дээр хөтлөөд зочдтойгоо ярилцдаг, мөн л адилхан бас ярилцлага нэвтрүүлэг хөтэлдэг олон улсын сэтгүүлч хүн байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийнх нь хэсгүүдээс нь эхлээд үзэгчтэй хүргээ студиэс олцсон. My name is Zaya. We are really happy to show you the Moga's first entertainment English talk show named Inspired by Zaya. Today's our guest is a little bit later. Сэтгүүлч нараас бас нэг гол онцлог давуу тал нь гэх юм бол одоо монголоор ярьцлага бэлтгэхгүй цэвэр англи дээр ярьцлага нэвтрүүлэг бэлтгэдэг байсан. Entertainment гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хэлний одоо мэдлэгээ хэрхэн яаж эзэмшиж байсан бэ? Сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгосон гэх мэт шиг хоёлаа яриагаа эхлэв. За баярлалаа. Гоё асуулт байна. Би 23 дахь сургуулийн англи хэлний англи төгссөн л да. 2 дугаар ангиас эхэлж англи хэл үзсэн. Тэгэхээр одоо 10 жилийнхаа боловсрал дээр англи хэлдээ өөрөө их дурлаад тэгээд ер нь бол хооштой хилээ ер нь бол энэ талаа их хөгжүүлэе гэж хичээсэн. Тэгээд би 23 дахь сургуультай маш их баярлж явдаг. Яагаад тэгэхээр биднийг 2 дугаар ангид байхад Noe Vios гэж одоо Vios багштайгаа л их уулзахсан гэж боддог да. Филиппин хүн бидэрт үнэхээр суурийг маань үнэхээр сайн тавьж өгсөн. Тэгээд хүмүүлгийн ухааны их сургуулийн олон улсын сэтгүүлчийн ангид конкурстэй тэнцээд тэгээд сэтгүүлч мэргэжлийг эзэмсэн дээ. Сэтгүүлч мэргэжил бол мэдээж бол олон хүнтэй харьцдаг маш гоё мэргэжил тийм ээ. Нийгэмд мэдээллийг түгээдэг. Тэгвэл хэлний мэдлэгтэй хослуулъя гэж үнэхээр их ботсон. Тэгээд оюутан багтаал их идэвхтэй л байж тийм 2 дугаар курсын дадлага болохоор би ТV-с телевизэд хийжсэн шүү дээ. Тэгээд хаус дизайн гэх нэвтрүүлэг хөтэлдэг байсан шүү дээ. Тэгээд 3 дугаар курсын дадлага болохоор үндэсний олон нийтийн телевизэд хийсэн. Тэгээд телевиз маань хэрвээ чи за англи хэлт бол манай MM2-д англи мэдээний албанд ирж ажиллаарай гэдэг санал тавиад тэгээд диплом авчихад би одоо хаана ажиллах вэ? Надад санал тавьсан гэдэг үндэсний олон нийтийн телевизэд очиж исэн. Үндэсний олон нийтийн телевизийн одоо англи MM2-д гэж англи мэдээлэл өгдөг байдаг шүү дээ. Deutsche Welle телевизэд бас нэг дадлага хийж байгаа гэдэг нэг тийм сошиалаар их мэдээ байдаг байхгүй юу? Үндэсний олон нийтийн телевизэд ажиллаж байхдаа Германы элчин сайдын яамнаас нөгөө залуу одоо хөгжиж буй орнууд гэхээ тий залуу одоо сэтгүүлчдийн хөгжиж буй орны залуу сэтгүүлчдийг мэрэгжил дэвшлүүлэн Германы Бонн хотод гээд шалгалт өгөө тэгээ тэнцээд бас тийм бас мэрэгжил дэвшлүүлжсэн шүү дээ Deutsche Welle телевизэд тэр бол Германы Бонн хотод одоо Азийн одоо Jordan, Египт гээл тий Азийн орноо Вьетнам, Тайланд гээд Индонез зэрэг яг 12 орны сэтгүүлчдийн мэрэгжил дэвшлүүлсэн. За тэр бол үнэхээр маш их туршлага болсон. Бүх сургаалт мэрэгжил дэвшлүүл ажил юмнууд англи хэл дээр явдаг ёстой. Тэгэхэд л үнэхээр нүдний шиг болсон да. Тэгээд тэнд бол яг одоо сургалтын маань сэдв нь болохоор conducting interviews for television буюу одоо телевизэд ярилцлага хөтлөх гэдэг тийм сэдвтэй. Тэгэхээр бүр маш наривчсэн. Тэгэхээр тэр Deutsche Welle телевиз хажуудаа Deutsche Welle акц юм гэдэг сэтгүүлчдийг чадваржуулах тийм сургалтын төвтэй. Тэгэхээр тэнд бол үнэхээр яг бүр бүх нарийн ширийн бүх одоо нарийн одоо мэдлэгийг олгодог. Inspired by Zaya-гийн гээд энэ нэвтрүүлгийг маш гоё авч явдаг. Айгүй олон үзэгчтэй байсан тий. Нэвтрүүлгийн зочин болох тал дээр одоо ямар байдаг болоо гэж би айгүй гайхдаг байхгүй. Жишээ нь ингээд бид нар ингээд ярьцлагын нэвтрүүлэг хийх гэж үзэгчтэй бол аль болох сонирхолтой зочин олцохоор тий бид нар зочноо хайдаг болвол бүр англи хэл дээр цэвэр англи хэл дээр одоо шоу entertainment байдлаар ингээд ярихаар зочин хаан гэхэр чинь маш их судалгаатай байдаг болов уу гэж бодож байна. Зочноо яаж алдаг байсан бэ? Тэр бол мэдээж бол их судалгаатай байх хэвээр. Ер нь бол сэтгүүлч мэргэжлийн буян байдаг шүү дээ. Тэ одоо нэг хэвлэлийн баг хурал явсан ч их олон хүмүүстэй танилцчихэдэг тийм ээ. За тэгээд хүмүүлгийн их сургууль чинь бас англи хэлний одоо мэргэжлийн англи хэлний багш орчуулагчид бэлддэг тийм ээ. Сэтгүүлчдээс хилтэй болгож бэлдэж байна. Тэгэхээр бас сүлжээгээр их мэдээлэлтэй байх нь ш. Манай сургуулиас төрсэн жишээ нь олонний тал хүмүүс тэр хэлтэй. За манай 23 дахь сургууль гадаад хэлээрээ бас л Монголд үнэхээр дээгүүрт ордог сургууль. Тэгэхээр манай сургуулийг төгссөн хин байх уу мэдж байгаа.
тийм ээ. Тэгэхээр олон нийтдээ ерөнхийдөө би харилцах ажил дэлхийн зүүн олон улсын байгууллага 4 жил ажилласан. Яг олон нийтэд харилцах хэлтсэд нь. За тэгэхээр нөгөө тэнд байхдаа олон нийт танил хүмүүстэй их олон арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Хүүхдүүдийг баярлуулах. Тийм тэгэхээр ерөнхийдөө бол танилын хүрээ маань их дайжгүй байсан нэгдүгээр. Хоёрдугаар зүрнээс судалгаа хийн. За хин англи хэлтэй билээ. Хин хаана амжилт гаргаж байна. Тэгэхээр өдөр болгон хэвлэл мэдээлэл эрсдэлтэйгээ их ойр байж сайт ухаас ихсүүлээд тэгээд ч угаасаа нэвтрүүлгээ хийж байхад маань сошиал ертөнц угаасаа л их хүмүүсийн анхаарал байсан. Сошиал идэвхтэй болцсон байсан учраас яг үндэ нэг тийм төвөгтэй байгаагүй. Тэгээд зочд маань их саналын маань их гой хүлээж авдаг. Тэгэл одоо мэдлэг мэдээлэлээ хуваалцахыг одоо дургуутсах те саналаас татгалзах юм байх вэ. Тэгээд зочдтой 55 зочдтой их баярлж авдаг би. Яг 55 дугаар хийсэн байх. Би одоо ингээл яг эхнээс нь ингээл тоолоод нөөцт маань ингээд хадгалчихсан байгаа дугаарууд ингээд тоолоход яг 55 дугаар байдаг. Гэхдээ одоо Netflix-ийн Монгол дахь одоо продюсер болсон байгаа жүжигчин загвар өмсөгч продюсер Оргил ахтайгаа бол харин 2 удаа ярьцлах хийсэн байдаг. Hi again, everyone. Our guest is already here. Yeah, don't you have a boyfriend? I did that. Wow! Yeah. You really like her? Of course, I like her. Can it be sexual? Yeah, it could be. Every wish goes for the future. See you next time, guys. Энэ нэвтрүүлгийн санаачлагч гэж явдаг уу? Яг хөтлөгч редактор нь. Би ингээл дотроо бодож исэн. За англи хэл дээр юм гоё нэвтрүүлэг хийгээд чинь би өөрөө яг үндэ нэг зурагтаар гараад олонний танил болъё гэдэг бодол надад үнэхээр байгаагүй. Үнэхээр яг залуучуудыг англи хэл сураасаа гэж уриалъя гэдэг л чин хүсэл эрмэлзэл надад байсан. Тийм. Үнэхээр яг англи хэл сурснаар үнэхээр яг үеийнхнаас нэг алхам өмнө байдаг шүү гэдгийг ойлгоолыг гэдэг тийм үнэхээр чин хүсэл байсан надад. Тэгээд би ийм гоо нэвтрүүлэг хийсэн гэд боддог байсан. Тэгээд нөгөө зориглоод орж чадахгүй л ингээл халгаад л хойш суугаад яваад байсан. Тэгээд манай найз нар за чи ер нь бол хий. Миний найз бол чадна. Чи тэг conducting interviews for television гэдэг сургалтанд Deutsche Welle телевизэд юу яах гэж тэгж мэрэгчлэлд эслүүлсэн байхаа. Одоо тэгээд мэрэгчлийн одоо тэр л үнцнийг л одоо л харуулах хэвээр. Миний найз одоо таргалсан байна уу, жимэмсэн байна уу тэр бол тэг чухал биш. Залуучуудыг л ураал гээл одоо найзууд маань их түлхэх зөхсөн дөө. Чи дуушин Аделийг бод мод тэгэл одоо зориглоод одоо нэрээ бас л төстэй шууд хэлэхдээ хэлбэр биш агуулга чухал юм даа л гэж бодоод их зориглоод шууд орсон. Тэгэл үнэхээр нэвтрүүлгээс маш их зүйлийг ойлгож авсан. Одоо чи ингээл зочтоос маш олон зүйлийг сурж авдаг бол би ч тэр 55 хүнээс ямар олон гоё энергийг мэдэрч юу эсийг сурсан байх вэ? Тэгэхээр гоё санагддаг шүү дээ одоо. За яг бас яагаад нэвтрүүлэгтээ онцолж оруулсан юм бэ гэхлээр олон нэр хүндтэй сургуулийг манай залуучуудыг дүүргэх болчихлоо. Гэхдээ өнөөдөр улсын хоорондоо одоо энэ хүн англи хэлнийхээ энэ мэдлийг эзэмшээд тэгээ энүүгээрээ ингээ ажиллаа гэдээ явна гэдэг нь бас их ховор юм болов уу гэж би боддог ш. Одоо хүн болгол тухайн оронд нь очиж хэлээ сурвал сайн сурдаг гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр заяагийн хувьд бол ерөөсөө л цэвэр Монголдоо хүмүүс одоо 23 дахь сургуулиас хэлнийхээ суурийг авсан гэж ойлгоод байна. Тийм би одоо тэгэл нэвтрүүлгийнхаа ихэнд их жоох имээгээд хэлдэг штэ. Би Монголд англи хэл сурсан шүү. Тэгэд ядмагхан англи хэлээрээ дамжуулаад гэл дандаа хэлдэг штэ. I didn't study English abroad but through my really poor English гэл дандаа хэлдэг. Actually, I didn't study English abroad, but through my really poor English, I just want to proudly introduce Mongan really educated, intellectual, and successful people. That is why today I'm inviting this really special gentleman. Thanks for coming, Mr. Timbrel. Би одоо Монголдоо сурсан гэдэл нэг цээжэд илтгэх дургуул нэг хайхуулаад ч юм уу. Гэхдээ бол Монгол сурах боломж үнэхээр байгаа. Өөрөө л үнэхээр хилэндээ сонирхолтой байгаад, уйхгүй байгаад, тууштай байх юм бол гадаадд Америкт сурсан яа, Монголд сурсан яа. Бид нар ч гэсэн орчин байгаа штэ. Орчин өөртөө орчноо бүрдүүлж болно. Ойлгодог ч яагаад BBC, CNN, HBO үзэж болохгүй гэж тий. Яагаад үнэхээр энэ мэдээ надад сонирхолтой санагдвал славаар бариад сууж олно штэ. Тий. Тэгэхээр өөр за ингээл бас ингээл залуу хүмүүс гадуур дотор явна ингээд Америкуудтай найзалж болно штэ. Найзлын хөлөөд ярианыхаа чадварыг хөгжүүлээд. Тэгэхээр бол заавал би Америкт 5 жил байгаагүй юм чинь 10 жил байгаагүй юм чинь би миний англи хэл муу гэж бодох бол ялгарх вэ гэж. Тэгэхээр тэрэн дээр бол өнөөдөр манай Монголд хичнээн Монголд англи хэл сурсан гой мундаг ах хичнэр байдаг вэ. Миний л 55 зочны бүгд Америкт сурсан үл үгүй. Үгүй юу Монголд. Тийм Монголд сурсан үнэхээр бахархмаар зочд бас байдаг шүү дээ. Тэгэхээр одоо хүмүүсийн англи хэл сурч байгаа хүмүүсийн гол алдаа нь би ямар орчинд очиж сурсан биш гэж бодож хойс суудаг чинь хамгийн буруу бодол байх нь шүү дээ.
Хөтлөгчийн хувцсыг гэрэл фэшн салон. Хөтлөгчийн хувцсыг гэрэл фэшн салон. Жочин болгоны бас нэг хөөрхөө нэг юм хэлний төвшин гэж бас байгаа шүү дээ. Өөрсдөө ч бас мэдрэгдэж байгаа тийм. Тэгээ яг тухайн үед ингээл жочтойгоо ярилцсан. Заримдаа одоо танаа нэвтрүүлгийн бичлэг бол айгу сони явагддаг баг л та. Бид нар бол ингээд шууд яриад үзэгчтэй яг ингээд багаар нэвтрүүлгээ хөргөж байгаа бол за яг энэ нэвтрүүлэг бол онцлог те. Дундаа бас за энэ үг чи юу гэдэг үлээгээ бодох бас хэлний бэрхшээл гарна үз. Ингээд яг ярьцлагыг явж байгаа л ингээл I'm thinking that гэж бэж хараачлаар ах нь үгээр марцсан. Их ч үгээр марцсан тэр чи юу гэдэг үлээ. Монтаж хийчих юм уу? Монтажлч дээ энэ гэсэн тийм тохиолдлууд байдаг. Тэг миний бас нэг анзаарсан юм болохоор энэ олон ингээл амжилтанд хүрсэн хүмүүстэй ярилцж байхад хүмүүс яг монголоор ярихгүй чинь хувийн амьдрал ч юм уу англиар болохоор яриад идэв юм билээ сайн уу? Айгуу сэрхий. Тий айгуу сайн уу? Тийм байлээ тий. Одоо жишээ нь их сериосны үнээс би жишээ нь улс төрчтэй ярьцлага хийж байхдаа таны ихнэр ямар хүн байдаг вэ? Та хэдэн хүүхэдтэй юм бэ? Таны ихнэр бизнес хийдэг үү энэ гээд асуугаар монголоор бол хүн хариулахгүй дээ. Тийм жоохон тойрог шүү дээ. Хийгээд явчихсан тий. Англиар болохоор хүн ярьд юм бэл. Тэр чи яг хилэндээ л тархаж байгаа. Тийм сэтгэлгээ бас байна уу тий. Тэгэхээр яг тийм юм би зүүндээ анзаарсан. Тэгэхээр за ер нь бол бас англи хэлэнд даваа тал байна. Уг нь бас сабтайтл буюу хадмал орчуулгатай явж байгаа тий. Гэхдээ бол бас тийм сонирхолтой сэтгэлгээ одоо mentality гэж ярьдаг тий. Сэтгэлгээ тийм одоо ялгаа юмнууд бас харагддаг тийм сонирхолтой. Одоо англи хэлтэй сэтгүүлч болгон яг энэ ярилцлагын нэвтрүүлэг бэлтгээд ингээд шууд англиараа яриад суудаг зүйлчнэр ховор идэгин. Одоо ч ер нь бас нэг 10-аатханч байна уу, гарын тавуурын багтгаарч байна уу даа гэж би боддог байхгүй юу. Санал нийлэх байх гэж бодоод байна. Тэрний нэг сэтгүүлч нь л би өөрөө чинь гэж бодоод байна л да. Маш богино хугацаанд маш хурдтай олон сайхан ярилцлагуудыг бэлтгэж ийсэн. За яг юу вэ те. Тэгэхээр яг одоо сэтгүүлч нартай хандаж ер нь юу гэж хэлмээр байна. За одоо би ч одоо нэг мундаг туршлагатай сэтгүүлч штэ. Гэхдээ бол одоо зориглох ёстой юм байна уу? Энэ бол зориглох ёстой юм байна. Зориглох ёстой. Сэтгүүлчтэй хандаад одоо манай сэтгүүлчд хэл мэдээллийнхэн гоё, хилтэй сэтгүүлч зөндөө гоё мундаг байна тий. Зөндөө гоё мундаг одоо би содон тоогс хийж байгаа хэлмээр нь, бацаа хийж байгаа хэлмээр нь одоо дефакто жаргал сайхах бурхан минь тий. Үнэхээр одоо мундаг гоё хилтэй тийхтэй одоо бусад одоо сэтгүүлчтэй би хэлэхэд одоо жишээ нь манай ТV одоо энэ ТV телевизэд ажиллаж байгаа ундрам сэтгүүлч тий бас гоё англи хэлтэй. Тэгэнгүүт би бусад сэтгүүлчтэй бол үнэхээр хэл сураасаа гэж боддог. Одоо үндэсний олон нийтийн телевизээс Шивел акцент мэргэжил дэвшлүүлсэн олон сэтгүүлчд байдаг. Гэхдээ би бүх сэтгүүлчдийг тэр акцент ороод тэр нэг үнэхээр тэр гоё үнцэнтэй юмнууд тэгээ нэг амьдрал дээр хэрэглэх тэр гоё чадвараас нэг суралцаад ирээсэй гэж үнэхээр боддөө шүү дээ. Тэгээд одоо би нэг 90 сандаа явцсан биш хөөх юм уу англи хэлнийхээ үгээр бас очиод мэргэжил дэвшлүүлээд үеийнхнийхээ бодол 2 мань нэг илүү сонсчод ирсэн байна шүү дээ тийм. Тэгэхээр одоо хилтэл бол хөлтэй гэж би одоо нэвтрүүлгийнхаа ураа олгож хэлдэг юм да. Одоо нэг мундаг хүн биш. Гэхдээ одоо хэлэх бол дуртай. Тэгээ үнэхээр бас зочдоосоо ч ихсэн анзаарсан. Тэгэхээр хилтэй бол яг л нэг алхмын өмнө байд юм. Дараагийн бас хаалга боломж нэгдээд байх юм байна. Хаалга нэг нэрээ одоо англи хэл бол одоо чиний амжилтын хаалгыг одоо нээхэд бас их түлхэц болох юм шүү дээ. Тэгээ би зоч дээрээ анзаарчсан. Би дуучин амжиг яад Америкт тэгж мундаг дуу зохиогоод үг зохиогоод тэнд илүү байгаад гайхуулаад байгаа юм. Ерөөсөө хилтэй учраас. Яг үнэн. Ерөөсөө учраас тийм ээ. Тэгэл одоо бусад ингээл олон салбарын ингээл улс төрчтэй тий би Зандан шатар Монгол Улсын сайд Зандан шатартай ажиллагаа хийж хагаад Stanford-ийн их сургууль PhD тэгээ докторийн зэрэг хамгаалж тэр хүн хилтэй учраас тэнд ингээ докторийн зэрэг тэр дэлхийн алдартай Stanford-ийн их сургуульд хамгаалж чинь тийм ээ. Тэгэхээр манай Монголоос олон гой мундаг залуучууд Harvard-ийн их сургуульд сурж, Cambridge-ийн сургуульд сурж хилтэй учраас цаадуулж сураад байна шүү дээ. Тэгэхээр хэл сураасаа гэдгийг л уриалах нь л миний гол зорилго байсан болохоос ш би өөрөө эфирт гараад ч юм уу тэр одоо нэг хилээ би Монголд сурсан гэж гайхуулах нь үнэхээр энэ тэр зорилго биш байсан яг үнэ. Зорилго нь бас биелсэн байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө олон хүнд хүрхийн хэрээр сайн яажгаар бас нэг саар гэж зүйл байна. Хүмүүс чинь олон янзтай хоёр талтай. За, өстой мундаг юм аа гэд ингээд үнэхээр ойлгоод бишрээд одоо үзэж байгаа тохиолдол бас байхад нөгөө тал
нь бас нэг шүүмжлэх тохиолдол энэ төр гарах уу? Яг уу ихэнх нь гэхдээ нөгөө гоё л хүлээж авч ирсэн л та. За өстой баярлалаа мэдээ наад нэвтрүүлгийг чи үзээд ингээд нөгөө пэйжээр ингээд холбогдвол тэгээ нэвтрүүлгийг үзээд ингээд хүүхдүүд маань үнэхээр англи хэл сурахыг шийдсэн энэ төр гэл гоё тийм гоё эрэг комментууд мэдээж зөндөө байсан. Тэгэхээр би тэр хүмүүст үнэхээр баярлалаа. Өстой тэр урмаар л өстой нэвтрүүлгээ хийгээд явж исэн. Сөрөг комментууд байсан шүү дээ. За одоо тэгэл энэ хүн ч одоо ингээд эфир дүүрэн л баг ийм одоо махлаг ийм хүүгэн суулаач гэд ярьжсэн одоо энэ нөгөө хойлоо хараад байх юм тий. Тэгэл би бүр ямар сандаа фэйсбүүк дээр хэлбэр биш агуулга штэ гэж бичдэг үе бас байсан. А нөгөө талаасаас зарим хүмүүсийн шүүмжилж байсан юу гэхээр өнөөдөр Монгол улс тийм ээ үндэсний хэл соёлоо, үндэсний өв уламжлалаа, тийм ээ үндэсний гэсэн зүйлээ бахархал болгох гэж хаад чи яхаараа ер нь хүмүүсийг залуучуудыг бүгдийг англиар ярихыг уриалаад англиар яриулаад суулгаж идэгин гэд намайг зэмлэжсэн одоо олонний тал хүмүүс ч гэсэн гарч исэн. Гэхдээ яг үндэ миний зорилго бол тэр залуучуудыг бүгдийг одоо тий ингээд нэг тийм бүгдийг англи хэлтэй болгоод их хэлээ бүр ортаас мартаад л тийм ээ тэдрийг ийм бүр дэндүү гадаад сэтгэлгээтэй болгох гэсэн зорилго ерөөсөө биш. Зүгээр л илүү ихтэй байгаа ч илүү боловсралтай илүү мэдээлэл олж авах энэ хэрэглээ эзэмшээч л гэдэг нь гол зорилго байсан. Жишээ нь номинжинтай дуучин сэлмүнтэй ч юм уу тийм ээ сангийн сайд байсан болортой хийсэн ярьцгааг үзээд 10 хүүхд үзээд 3 нь заах гээ англи хэл сурыг гэж шийтгэл юм бол яг тэр миний зорилго байсан. Яг үнэ. Тэр хүмүүсийн өөстө ямар мундаг ярьж байна гэд бас нэг англи хэл ойлгодог хүмүүс чинь тэндээс бас нэг жоохон чихэн онгоогоо суугаад байна шүү дээ. Тэгэхээр бас илүү үр өгөөжтэй нэвтрүүлгүүд нэг байсан юм болоо гэж би хувьдаас маш их баярлалаа. Миний англи хэл төгс бол биш шүү дээ тий. Тэгтээ нөгөө ингээл төгс биш байж болно. Гэхдээ зарим хүмүүсийн хажууд жоох илүү байж магадгүй тий. Гэхдээ зочдынхаа хувьд зарим нэг зочдын хажууд гологдоод суухал надад үнэхээр өстой кайфтай гэдэг шиг гоё таашаалтай байсан. Яа тэгвэл би Сүхбаатар жаншны зээ охин сүх жаргалмаа гэж их чиг монголчууд мэдээж сүх жаргалмаа гэж ярьцлага хийж хаад үнэхээр гоё байсан. Надад хажууд ингээ гологдоо сууж явах академик төвшний англи хэлтэй тийм ээ. Тэгэхээр бүр 69 онд Америкт хай скулд төгссөн Нью-Йорк хотод баг дунд сургуулаа төгссөн. Тэгээд төрийн орчуулгыг 40 жил хийчихсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад орчуулагчаар олон жил ажилласан. Тэгээд синхроны буюу одоо шууд орчуулгыг төрийн удирдагчдад хийжсэн. Үүний хажууд одоо над шиг ийм нэг өстой жоохон хүүхдээ одоо бүр үнэхээр гологдмаар. Гэхдээ тэр бол үнэхээр нэр төр хэрэг байсан. Ямар мондөг вэ? Бидний жоохон байхад бас англи нийтлэлд байсан хулан багш гэж байдаг. Хулан үгүй ямар мондөг вэ тий? Хуланг бол яг би яг үзчихсэн нөгөө үеийн маань хөвгчөөс ингээ үздэг байсан болохоор ёстой нэг андж байгаа нэвтрүүлгээрээ оруулж ярилцаж үзчихсэн. За тэгээд хуланг үзээд яг би ч гэсэн тий бас адилхан телевизээр Японы хэлний ч юм уу гадаад хэлний хичээл заахамсан гэсэн мөрөөдөл маань тухайн үедээс биелжсэн байхгүй юу? Цагаас тэгээд яг тэгэхээр л нөгөө өөрийгөө сонирхол бас нэр яалтчгүй бид нар сэтгүүлчд дээрээс нь давхар заавал нэг гадаад хэлтэй байгаа ч гэдгийг бол бис өөртөө чинь санал нэг байдгийг. Тийм бол заавал ч үнийг алах нь бас нэг илүү ахиад идэм болов уу гэж боддог шүү. Би л одоо Доживелли телевизээр л зүгээр жишээ авсан болохоос ш бид нар яг Америкт гарч байгаа тэр гоё одоо New York Times гэдэг соннийг бид нар англид бол уншаад илүү мэдээлэл авчих нь шүү дээ тий. Илүү ном уншина, илүү Forbes сэтгүүлийг англи хэл дээр уншчихна. Тэгэхээр бид нарт маш олон давуу тал бий болох учраас хэлийг үндсэн мэргэжлийн хажуугаар цаг гаргаад сураарай л гэж зөвлөх байна да. За. Заяа одоо ямар ажил хийж байгаа вэ? За Inspired by Заяа нэвтрүүлэг манай төр зогссон байгаа. Гэхдээ ерөнхийдөө тасрахгүй үстэй. Тасрахгүй би нэвтрүүлгээ оюуны өмчөө болгочихсон учраас би одоо эх жилээс юм уу 20 оны ихэр хийцийг нь баг зэрэг өөрчлөөд дахиад хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд одоо болохоор би англи хэлний багш болчихсон. Багш болсон. Тийм багш болсон. Яагаад багш болсон бэ гэхээр Result гэдэг гадаад хэлний сургалтын төв одоо боловсролын байгууллага зөвхөн англи хэлний сургалтыг хүмүүс санал болгодог биш бас хувь хүний хөгжил, байгууллагын хөгжил, байгууллагын соёл гэдэг маш олон өргөн цар хүрээтэй гой сургалтад зохион байгуулдаг юм боловсролын байгууллагаас надад санал тавьсан. Багшлаачаа гэдэг. Тэгээд би ботсон. Одоо би нэвтрүүлгээрээ залуучуудыг англи хэл сурахыг уриалж ирсэн. Тэгээд одоо заагач гэхээр зориг огтлцохгүй юу? Тэгээд би маш гоё хүлээж авсан. Тэгээд ямар вэ багшлахад? Багшлах бол сэтгүүлчээс ерөөсөө шал өөр мэргэжил. Шал өөр вэ нөө? Бүр шал өөр юм билээ. Би тэгээд бүр үгүй ч одоо би одоо чадах байлуу яах вэ гэж их ихэнтэй л их санаа зовж л байсан. Тэгээд ямар ч систем нөгөө олны өмнө нүүр хагарна гэдэг шиг тэр маань их даваа тал болсон. Хоёрдугаар мэргэжил нас даваа тал. Сэтгүүлч мэргэжил маань мэдээж даваа тал бол байх. Яагаад гэвэл бид нар чинь бас зүгээр өөр салбарын чих наашаа. Ер нь аль бусдыг бодвол бас монгол хэлээ бас
өндөр түвшинд эзэмсэн баг. Тэгэхээр өрөөлийн хэлийг сурахын тулд өөрийн хэлийг эзэмсэн байх нь бас даваа тал болж байгаа тийм багш болоход. Тэгэл одоо англи хэлний багш болчихсон. Speaking, listening хичээл буюу одоо ярианы сонсголын хичээл ороод явж байгаа. Тийм тэгээд одоо багш мэргэжил маань сэтгүүлчээс маань уялдах зүйл их байвч дэндүү үн хүндтэй одоо дэндүү хариуцлагатай тэгээд дэндүү их зүйл өндөр шалгууртай тийм л ажил санагдсан байна. Тэгтээ таалагдж байна уу? Тэгтээ таалагдaltaгүй байх уу? Үнэхээр ингээд суугаад ингээд судалгаа хийгээд зурчнаа хаагаад ингээд сэтгүүлч мэргэжил за ийм. Гэтэл яг нөгөө оюутнуудынхаа өмнө гараад хичээлээ заагаад эднээс шалгалт авна шүү дээ. Энд ч одоо тийм биз дээ. Шалгалт авны чинь бид нар өөрийнхөө үр дүн заасан хичээлээ авсныг яаж вэ гэдэг өөрийгөө бас дүгнэх гэдэг шүү дээ. Ямар байсан сэтгэл ханамж. За сэтгэл ханамжавд ёстой яг суралцагчдаараа л сэтгэл ханамж яг харагддсан байлаа. Би нөгөө саяхан одоо хүнсний манлай үйлдвэрлэгч Апу компани гэж байдаг тийм. Апу компани яг удирдах төвшний яг ажилтнуудад би англи хэлний сургалт 3 сар яг заасан. Тэгээд тэд нар маань үнэхээр ярианы чадвар нь сайжраад, сонсгол нь сайжраад бүр өөрсдөө орчуулга хийх төвшөнд Апу компанид олон улсын аудитын шалгалт ирэхэд өөрсдөө орчуулга хийгээд 3 сарын дараа тэгэхэд л яг за ёстой үр дүн гэж одоо result гэдэг үр дүн гэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг үр дүнд харахаар нэрээ за нэг жоохон ч гэсэн заасан юм хэрэг болсон юм байна гэдэл их баярлалтай юм бэл. Тэгэхээр үнэхээр суралцагчдаар л үр дүн харагддаг юм байна даа л гэж бодсон. Тийм тэгэхээр одоо бас манад чинь нөгөө оюутан суралцагчдад оюутнууд одоо 10 жилийн хүүхдүүдэд биш бид нар насан туршид яг тийм зөвхөн одоо бидний яг байгууллага хамт олонны захиалгах сургалтууд авдаг учраас тэгэхээр манад их гоё мундаг хүмүүс сурдаг шүү дээ. Ер нь бол манай result үе одоо нүүр царайгаар төрийн сойрхолд бол Синдрам Эрдмийн театрын ерөнхий найруулагч Наранбаатар ажилладаг. Бурхан минь би VIP сургалт VIP гэж хийж байгаа. Тэгэхээр манайх нөгөө сургалтын орчин энэ төр үнэхээр одоо home style буюу одоо гэр style гэдэг чинь маш тухтай үнэхээр одоо хүн ийм л гоё орчинд сурах байх ёстой л байх таа л гэж бодох тэр гоё орчныг бүрдүүлсэн хамт олноор би их бахархдаг. Тийм за тэгэл одоо ихтэйч сургууль манай Монголын сайн мэд ихтэйч сургуулийн одоо өөр мэрэгжлийн багш нар их суралцдаг. Одоо докторийн зэрэг хамгаалж байгаа, магистр хамгаалчихсан, доктор хамгаалчихсан мундаг багш нар манад суралцдаг. Би одоо тэгэл эмих маягтай л байдаг шүү дээ одоо тийм. Гэхдээ манай заяагийн одоо яалтчгүй өөрөө бол үнэхээр нөх хэл сурах авьяастай хүн гэж бас байдаг шүү дээ. Яалтчгүй энэ хүн бас энэ авьяастай дээрээс нь ингэж гоё ярьдаг те нэг хиллэг нүртэл цаанаасаа бүр нэг юм сонсголонтой байдаг шүү дээ. Одоо нэг хатуу хиллэгтэй хүмүүс бас байна. Мундаг хэрнээл нэг хиллэг нэг л санаа төгтаг гэсэн. Өөрөө ч хувьд ялцчвал англи хэлний л за яаш үтэй гэж. Баярлаа. Маш их баярлалаа. Ээж аавын талаар сонирхмаар байна. Дотор сэдв нэвтрүүлэг учраас магадгүй бас. Манай ээж аав хоёр чинь бас багш штэ. Тийм би тэгээ 2 дүүтэй. 2 дүү маань бас багш штэ. Тийм ээж маань сайхан ярьжсэн энэ чи тавлаа багш болчих юм уу гэдээ ярьжсэн. Аа маань болохоор яг спортын хэмээн багш. Манай бол одоо хөл бөмбөгийн дасгалжуулагч. Дасгалжуулагч биеийн тамирын багш мэргэжилтэй. Монголын одоо хөл бөмбөгийн холбоог бас байгуулцж явсан. Тэгээ ээж маань л Монгол Улсын зөвлөх эмч, эмэгтэйчүүдийн эмч, одоо клиникийн профессор. Яагаад эмч мөртлөө багш гэж хэлж яхаар олон резидент эмчнэр их бэлддэг тий. За эмэгтэй дүү маань бол бас 23 дахь сургуулийг төгссөн. Одоо Японы хэлний багш. Хэсэг олон улсын их сургууль бас мэргэжлэрээ ажиллаж байгаа. Эрэгтэй дүү маань одоо эмч мэргэжилтэй мөртлөө одоо бас л анагаах ухааны салбартаа бас багшаар ажилладаг. Тэгэхээр ингээд гэр бүлээрээ багш болчихлоо гэдээ сайхан шинэ жилээр цуглаад ярих та. Ээжийн нэвтрүүлгийг нэрээ би үндэсний телевизээр үзчихсэн юм байна. Нэвтрүүлгээр орж ирсэн шүү дээ. Тий, ээж маань болохоор одоо Монголд анх кесар хаалга буюу одоо бидний сайн мэдээ хийсэр хаалганы мэдээгүй зүйлийг одоо Монголд анх хийсэн юм гэдэг. Гэр бүлийнхэн тухай яагаад сонирхсан юм бэ гэхэлэр ээж аав нар үзэж байгаа маа нэвтрүүлгийг. За тэгэнгүүт хүүхдүүдээ бол өстө хэл сураараа чи англи хэлтэй л болно шүү. Математикаа сайн хийгээрэй. Ерөөсөө юу ч байсан л англи хэлний сургуульд тавьж өгч. Эсвэл хятад хэлстэй ирээдүйдээ гэсэн ингээд тий. Яг нэг юм даган дуурайч гэх юм уу бага насны хүүхд хитрхийн англиар яриулаад эсвэл ингээд байгаад ахын зөвөө буруу юу тий. Эцэг эхчүүд ямар хандлагатай байдаг юм болоо гэдгийг бас би бодож явдаг байхгүй юу. Тэгэхээр заяагийн хувьд одоо ээж хоёр нь бол зүгээр одоо яг л ирээдүйд бол ерөөсө хэлний мэдлэгтэй байх нь чухал юм аа гэж өөрөө чинь зөв чиглүүлж өгсөн байх нь уу? Одоо ингээд эрэгтэй дүү эмэгтэй дүү ингээд бид гур байхад гурвангийн л гадаад хэлний 23 дахь сургуульд оруулсан. Тэгэж оруулах гурвангийн өөр хэлний ангид оруулсан байх нь шүү. Ээж маань бидний жоохон байхад бибидээ сурсан хэлээ зааж өгөөрэй гэж хүртэл хэлээд эмэгтэй дүү маань надад тухайн үед Япон хэл зааж өгөөд би тэгэл ханзыг хараад баг нүд ирээлтэй. Тэгээ эрэгтэй дүү маань орос хэлэн дээр би ийм хичээл үзсэн гэл ингээд бид гур чи жоохон тэгж ярьдаг. Тэгэхээр ээж ах хоёроо их юм гой сургуульд оруулж өгсөн их баярлалтай
мэддэг шүү дээ. Бид нар хар багада байсан учраас айл сургуульд орохоч мэдэхгүй те. Тэгэхээр ээж аваар маань сонголт мэрэгэн байжээ гэдэг шиг те. Би зүгээр ингээ боддتي манай 23 дахь сургууль яагаад 2 дугаар ангиас англи яагаад 1-р ангиас нь англи хэл заадгүй байсан бэ гэд бид нар бодож байсан. Тухайн үед ч гэсэн бараг сурч исэн хүмүүсд ээж аваа асууж исэн баха. 1-р ангиас нь шууд зааж болдгоо мүү гэд бас яригдчихсэн. Тэгэхээр манай сургуулийн бодлого нь юу байсан бэ гэхээр эхлээд өөрсдийнхээ хэлийг сурна. Яг үнэ те. Би бас их хэлээ санах байлгүй байхгүй. Эхлээд бид нар чинь нэг жилийн турш цагаан толгоос сураад Монгол хэлээр уншдаг болчихж байгаа. Тэгээ Монгол өстой нөгөө хүмүүс ярьдаг өв соёл тийм ээ. Юмнуудаа мэдээд авчиж байгаа. Тэгчгээд өөрсдийнхөө хэлийг нэг их бага хэмжээгээр суулгацсан хүмүүс чинь гадаад хэлийг сурахад бол төвгүй. Тэгэхээр би эцэг эхчүүдэд за одоо миний яг хувийн зүгээс зөвлөх юм бол эхлээд өөрсдийнхөө хэлийг сайн судлаа шүү. Монгол хэлээ сайн судлана. Тийм ээ Монгол өв соёлоо Монголынхаа ёс заншлыг Монгол улс гэдэг чинь ямар юм бэ гэдэг эхлээд эх орныхаа талаарх мэдээллийг олж авч өөртөө яг тэр сэтгхүүгээс суулгачаад дараа нь өрөөлийн хэлийг сурна шүү л гэж хэлмээр байна да. Тийм байна. Тэгэхээр яалтчгүй л ерөөсөө тэр цэцэрлэгээс нь ч биш. За бүр 1-р ангиас нь ч биш. Ерөнхийдөө нэг монголоор уншиж чаддаг болчоод сурвал илүү бас төхөн юм болов. Одоо монгол хэлээ сураагүй ээжиж гадаад хэл сурах гэж бас өсчсөн хүмүүстэй би бас уулзчихсан байхгүй. Надыг гэж ярьдаг мөртлөө яаж англи хэл сурах вэ гэж бас боддог тийм ээ. Тэгэхээр өөрийнхөө хэлийг сайн сурцсан тохиолдолд өрөөлийн хэл бол бас гайгүй шүү дээ тийм ээ. Бас учиртай тийм ээ. Би тэгээд одоо суралцагчтай хэлдэг шүү дээ. Хэл бол тогтоох л асуудал байдаг юм аа. Хэдүүлээ дээд математик бодох гэж байгаа ш. Хэлийг бол сурчиж болно шүү дээ л гэж урамшуулдаг да. За бидний ярилцлага бол Монгол орон даяар гарч байгаа. Тэгээд мэдээж бас нэвтрүүлэгтэйгээ өөрийнхөө үзэл бодлыг ингээд чөлөөтэй илэрхийлээд сууж байгаа. За яа да маш их баярлж байгаа. Нэвтрүүлгийн хоёлоо ерөөхдөө бас төгсөх тийшээ хандсан байгаа учраас цаашдын бас зорилго маань юу байх вэ? За мэдээж энэ нэвтрүүлэг маань бол цаашаа үргэлжлэнэ гэдгийг нь сонссон байгаа. Ерөөхдөө бас нэгэн залуучуудад үсээ ямар ажил төлөвлөж байгаа нууц шул зорилгоосоо хуваалцаач. Мэдээж бол залуу хүн болгон зорилготой. Тэгэхээр бас мэдээж би аль бас өөрийнхөө зорилгыг тодорхойлсон байгаа. Мэдээж нэвтрүүлгийг хизээж хаяхгүй энэ ч надаа үнэхээр ашиг харж хийгээгүй залуучуудыгаа л уриалгах зорилготой хийж санаачилж одоо нойртой нойргүй хонж тэр хадмал орчуулгыг зооно гэдэг бол телевизэд хийгээгүй нөгөө одоо багын найзтайгаа хамтраад багын найз маань продюсерлаад одоо Тимур Коновалников гэдэг манай багын найз байдаг. Тэр найз маань ингээд бас продюсерлаад хийсэн болохоор энэ хүч хөдөлмөр шингэдэг нэвтрүүлэг учраас нэвтрүүлгээ л ерөөсөө арахгүй. За эх жил биш юм ахэд 20 оны ихээр нэвтрүүлгээ дахиад эхлүүлнэ. Хоёрдугаарт бол багш гэдэг мэрэгчлэрээ л одоо өсөн дэвжий гэж бодож байна да. Ер нь багшаар явахад ирээд байна гэж. Өчүүхэн жоохон мэдлэгээ бусдаа хуваалцна гэдэг ямар буянтай, ямар сайхан ажил байдгийг бэ гэдгийг одоо нэг удаагүй ч гэсэн бас мэдрээд явж байгаа. Маш олон гой сургалтын шинэ арга барилуудыг нэвтрүүлье, заах аргаа сайжруулъя, гой чанартай, чадварлаг төгсөгчд, суралцагчид бэлтгийл гэсэн том зорилготой байна да. Заах арга гэснээс за бүгдээрээ л нэг халтар малтар англи хэлтэй байгаа хэл та. Мартцсан би ч одоо мартцсан одоо сэргээвэл яа тийм бол гэж байгаа ч юм байгаа л хэл та. Яах вэ? Тийм хүмүүс юу гэж хэлмээрэн заяа. Харин яг тэгдэг багшаа яг үнэхээр ингээд сурсан ч юм шиг сураагүй ч юм шиг яг болчлоо. Тэгээд яг харахаар мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг те. Энэ дүрм нэг таньдаг ч юм шиг таньдаггүй ч юм шиг л ингээд ийм болчлоо гэдэг. Тэгэхээр нөгөө нийтлэг гаргадаг алдаа нь болохоор би орчинд нь сурсан биш гэж боддог нэг алдаа байна тийм ээ. Хоёрдугаар зарим нь болохоор оройтчлаа гэж боддог юм байна. Би одоо 40 гарсан миний хэл уграхаас өнгөрсөн. Би одоо ингээд зэвэрхэн аялгаар ярьж чадахгүй гэд ярих тийм тохиолдол тэр бол хамгийн буруу. Би нөгөө заах аргатаа одоо заах аргатаа гэж том ярьж байна. Одоо хичээл дээрээ төргийн хэлэг английн төргийн хэлэг буюу одоо tongue twisters гэж ярьдаг. Одоо тэр төргийн хэллэгийг л одоо суралцагчтай санал болгож одоо хилээ зөвшрүүлж агаад л одоо ярьж сурна гэдэг тийм арга байдлаар явдаг. За тэгэхээр нөгөө одоо суралцагчтай нэг байгаа ч юм шиг байхгүй ч байгаа юм шиг тэр мэдлэгийг нь одоо бүр мартуулж агаад тий одоо өстө цэвэр цагаан цаасан дээр бичиж эхлээд суурийн зөв тавиад л одоо яг л чанартай одоо нөгөө Филиппин багшийнхаа зааж өгсөн тий 10 жилд одоо багш маань яаж бидний суурийг тавьж өгсөн яг тэр суураар л одоо явуулах юмсан л гэж тийм арга барилыг л одоо тэгэхгүй бол нөгөө хичээл захаар яг тэрийг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг зарим нь буруу суудсан ингээл янз янз байдаг.
Тэгэхээр одоо бүгдийг гоё хусаж балруулж жагаад цоо шинээр эхлэх юм байна шүү дээ. Тэгэхээр анхнаасаа л гоё зөв системтэй зэгцтэй гоё сураасаа л гэж боддог. За манай Ариун Заяа багшийн шавнар бол мэдээж бас захиур хаалга гараад ирэх байхаа гэж тэгэхээр одоо бас ичээд имээгээд идэв шүү дээ би. Филиппин багштайгаа бас заавал уулзаарай нэ. Тийм за би заавал уулзна. Би тэр Филиппич ойрхон байна гэж фэйсбүүкээр одоо багшигаа саяхан олсон. Тэгээд одоо багштай л одоо нэг уулзаад баярлаа гэдгийг хэлнэ багш. За баярлаа. Өнөөдөр манай студид ирсэн зочин маань олон улсын сэтгүүлч Ариун Заяа хүрэлцэн ирсэн байгаа. Мэдээж түүний бэлтгэдэг олон сайхан нэвтрүүлгүүд тэр дундаа бидний сайн мэдэх Inspired by Zaya гэдэг шоу нэвтрүүлгийг бол та бүхэн сайн мэдж байгаа. Энэ нэвтрүүлгийн маань санаачлагч за сэтгүүлч хөтлөгч нь бас манай студид хүрэлцэн ирээд хэрхэн нэвтрүүлгээ бэлтгэдэг байсан талаар бидэнд бас хуваалцсан туйлын баяртай байлаа. Нэвтрүүлэгтэйг хамт байсан баярлалаа. Эхлээд өдрийнхөө энэ цаг мөчтөө эргүү уулзлаа баяртай.